За монголчууд яагаад ийм хүүхд толботой байдаг юм болоо? Хүүхд толбны хүч ер нь хүүхд толбгүй хүнээс ер нь хэр их вэ? За хүүхд толбны тухай асуу. Хүүхд толбноос өмнө хүүхд нуруутан гэж мэдлэжсэн дэлхийд. Тэгээд дэлхийд хүүхд нуруутан мэдлээд хүүхд нуруутай хүмүүс одоо хүүхд биетэй хүмүүс, хүүхд нуруутай хүмүүс дэлхийд дахнаар ингээд тархан суурсан байдаг. Уугуул үндэстэн гэж ярьдаг штэ. Тэгээд дэлхийн одоо анх хүүхд нуруутан хүн бол хаан төрсөн мэхлэр хөвчөд төрсөн. Хөвчдөө одоо Якутскийн нутгал гэж хэлээ. Сахагийн нутаг дэвсгэр. Сахагийн нутаг дээрс нэлээ хоошоо Иргэнгийн улаан бургадад гээд тэр нь гадаагийн газар зүйн байршлаар болохоор юу сахан газар нутгийн зүүн хой зүг рүү одоо ивэнхэнүүд сахан өөрийнх нь уугуул иргэдүүдийн нутгалжсэн нутгал та. Хоёрны утга байхгүй. Хоёрын гэдэг. Хоёрын ч өнөөдөр яг нутаг дэвсгэр нь болохоор яг Якутскийн тэр битүү хүч таах болчихж байгаа. Тэгээ тэнд бол анхны нөгөө хүүхд нуруутан хүүхд төрөөд тэгээ анхны хүүхд нуруутан хүүхд төрснөөс хойш хүүхд нуруутангууд олноор төрж гэлээд тэгээд хүүхд нуруутангууд үржээ төлж байгаа нэг чонсынхантай ураг барилдаад хоёрынхантай нөхцийнхэнтэй ураг барилдаад гихмшлийн явсаргаа дэлхийгээр тарцсан. Чонсынхан гэхэлэр илүү саяны нуруу хацаар болчихж байгаа. Алтааруугаа буугаад ирж байгаа. Нөхцийнхэн гэхэлэр гой төлрүүгээ буугаад ирчихэж байгаа шүү дээ. Тэгээд тэгж нөгөө юу яасан? Дэлхийд дахин хөх нуруутангууд тархсан. Тэгээд хөх нуруутан хүмүүсийн бие төрөх шалтгаан нь ерөөсөө хүний анхны ингээд мангадаа нар буюу анх ингээд хүмүүс ингээд бичмж төрөлгээл юм чинь одоо үнэн шүү дээ. Тэгээд анхны амтнаас ингээд хүн үсээд хүн төрлөختөн бий болоод эхлэнгүүд нөгөө хүн төрлөختөн ч өөртөө их дэлхийдээ дасан зохицоод дэлхийгээ таниад хоол хүнсээ олж иддэг болгоод айл бүлээрээ ингээд шангас отог бүлээрээ амьдардаг тийм нийгэмд амьдралыг таниад эвийн хүчийг мэдээд ч гэдэг юм. Ингээд өөртөөхөө махан бий болоод энэ сүнсэн бий ихтгэлийн хүчийг таньж эхлэнгүүд оюун ухаан уурах тархинд хөгжөөд эхэллээ. Тэд чадвартай болоод эхэллээ. Тэгэхэд хүүхд толботой төрүүлж байгаа. Тэгэхээр хүүхд толбны цаан чи ерөөсөө юу вэ? Одоо газар тэнгэрийн хоёр эрчмийн холбдог гэдээ ядаж дэлхийг огтрогын хөх эрчмийн орон зайтай холбдог. Хөх эрчим өөрөө бүх эрчимд уусан задарч чаддаг. Хөх эрчим цагаан руу ч уусан нэгдэж чадна, харал ууж уусан нэгдэж чадна. Зарим эрчмүүд бол тэр шууд ингээд задарч гэдэг юм уусан нэгдэж бол ингээд чадахгүй. Гэтэл хөх эрчим өөрөө тийм. Маш өргөн одоо диапазон гэж ярьдаг юм да. Маш өргөн долгионы зурвасаар тархаж чаддаг. Хурд нь бол агуу өндөр хурдтай. Одоо эрчмийн хурдан буюу одоо бид нар бодлын гэж ярих бодлын хурд гэдэг шиг. Тэгээд тийм бүх орон зайд нэвчиж чаддаг гэдгээр хөх эрчим өөрөө. Одоо яг антин шиг л ахгүй тодорхой ингээд үнэхээр хүч шиг антин бол одоо бүх тодорхой зурвас гэхгүй хязгаарлагдахгүй өргөн барих боломжтой шүү дээ. Тэгэхээр хөх эрчим бол тийм тэнгэр газар огторгой орчлонгийн бүхий л орон зай руу нэвчиж чадвартай тийм мундаг тэнгэрийн хүчрийг антины одоо эрчим л гэж хэлээ да. Тэгээд их дэлхий дээр амьдрал үүсээд их дэлхийд тэнгэр газартай холбоотой ухаантай болох тэднийг яах ямар зорилгоор үүсгэн зүгээр нэг хэдэн хүн төрлөختөн мангадаа нарыг гэдэг юм уу анхны эртний балар эртний хүмүүсийг бий болгочод орхичоог байхгүй. Тэд нар тэнгэрт хэрэгтэй байсан учраас одоо тэнгэр огторгой ертөнцид хэрэгтэй байсан учраас хүнийг бүтээж байгаа шүү дээ. Тэгэхээр хүнийг бүтээчээд одоо дээрээс мэдээлэл авдаггүй, дээрээс зүүн сонгоо авдаггүй, тэнгэрээс тасархаа байгаад байгаа юм бол бүтээсэн зорилго нь хэрэгжихгүй. Яагаад гэвэл хүнийг дэлхийн одоо тодорхой хэмжээний эзэн байлгах гэдэг дэлхийг бас нэг хамгаалагчтай эзэнтэй одоо айлаар бол гэрийн эзэгтэй эзэн хонтой байлгах гэж заяасан баг. Тэгэнгүүт тийм чадварыг нь олгохын тулд нөгөө овоо махан бидэрээс суурьсан овол бидэрээс суурьсан чадварыг хөгжүүлэх гээд тархины чадварыг нэмэх гээд сэтгэлийн чадварыг нэмэх гээд үгийн чадварыг нэмэх гээд эрчмийн чадварыг нэмэх гээд тийм тэр хөх толб бий болгосон ба. Тэгэхээр
Яг уугуул иргэдийнхаа төвшөнд бол хөх нуруутангууд хаасаагүй байна. Хаасаагүй байна. Бүх одоо твүүд дээр очив уугуул иргэдүүд гэдээ байж. Австралид очив байна, Америкт очив байна, Канадад очив байна, Европоор байна. Жижиг твүүд одоо арлын Японд хүртэл байна тийм үү? Японы бүх л одоо Японы бүх арлууд дээр байна. Ерөөс хаа сайгүй Аз твүүд дүүрэн уугуул иргэдүүд байж шин. Тэгээд уугуул иргэдүүдийг бүхэл бүтэн судалгаанууд байж байна. Өчнөө одоо Америкт хэвдэхэд 200 эд омог байдаг ч гэж хаашаа Канадад гэдэг 300 эд, Австралид бол баг 500 эд баг хэдэж идэв тийм. Зөвхөн музейд ороход 550 орчим уугуул иргэдийн ингээд омогийнхны ингээд амьдрал ахуй ингээд соёлын түүхийн бүтээлүүд нь түүхийн одоо үзмрүүд нь байж байгаа шинэ. Тэгэхээр дэлхийд дахнаар хөх нуруутангууд байгаа. Хөх нуруутангууд. Яг хөх нуруутан байх чадвараа ген гээхгүй гэдэг ойлголттой байгаа байхгүй. Үнэхээр хөх толбон тэр хөх одоо бид нар бол хөх толботон байна. Жижигэрсэн байна тийм үү зөвхөн нурууны хөх толботон гэдэг. Яг хөө ийм байхгүй. Үнэхээр одоо Тэнгэрийн ингээд маш өргөн үйл хэргийг ингээд бэлэг ертөнцийн үйл хэргийг асар ихээр хийх цаг үед энэ хөх толбот томордог хөх нуруу болоод томорч. Жоохон ингээд Тэнгэрийн үйл хэрэг хомигдаад хүн төрлөختөн дотор одоо өөрсдийнхээ одоо өмнөх ингээд үлдээсэн судар бичиг байна уу, таньж мэдсэн эрдэм мэдлэг байна уу, эсвэл тодорхой нэг ингээд илгээгдсэн буюу томилогдсон хүмүүсээр нь мэдлэг гэдэг юм уу холбоосоо бүрдүүлчихэд ерөнхийдөө хүндрэлтэн оюуны ариун сан бүртээ болчихсон шүү. Нэг хэсэгтээ одоо ингээд төөрөд мухаглаад явхааргүй болчлоо. Тэнгэрээс тасарсан чсэн үлдээсэн өв соёл гэдэг юм уу, зан заншил гэдэг юм уу, судар бүтээл гэдэг юм уу, тийм үү, өөрсдийнх нь махан бинийг ингээд бижуулаад өгсөн, тамиржуулаад өгсөн генжүүлээд гений одоо ингээд цусын сэлэлдүүлээд, ясын сэлэлдүүлээд ингээд өгчгсөн тохиолдолд гений дархлааг үүсгэсэн тохиолдолд жоохон багасдаг. Тэгэхээр хөх тол болж байгаа шүү. Гэтэл одоо ч нөгөө хитрхи тэгээ байлгачсэн ч хүн төрлөختөө яасна. Тэнгэргүй цаг, тэнгэрээс ирээгүй юм шиг цаг юм тийм үү? Окторгой ертөнцөөс бүтээгүй, од гар гэрсээс би болоогүй юм шиг мухраад эхэлж штэ. Тэгэнгүүтээ нөгөө дэлхийн өөрийнх нь дэргэдэг юм дгүй. Дэлхийн өөрийг нь бүтээсэн таван махбодыг нь бүтээсэн дэлхийн эрчим энерги гол мөрөн ус гол одоо юу гэдэг тэр бүгд нь нар сарн хүнийг өөрийн нь амьдруулж байгаа хүчин зүйл юм аа. Амьд одоо нэг эрчмүүдний мангад таньхан болоод ухаад ингээд цөлмөөд ингээд атгуу бүр хамтнаасаа долоондор болоод эхэллээ ш. Хад чулуунаасаа долоондор болоод эхэллээ штэ. Тэнгүүд буцаагаад одоо тэнгэрийг сануулахгүй болохгүй. Гингүүд буцаагаад маш их нэг хөх толбын хомруулаад хэмжээний хөх толботойгоор тэгээ хөх толбон байхдаа одоо нуруунд дээр нь гарн дээр нь тархин одоо духан дээр нь ингээд толгоон дээр нь ингэж гарч ирж штэ. Эн чинь юу гэдэг юм гэхээр бэлгийн чадвартангууд буюу дээшээ тэнгэр оршихуй руу холбогдох чадвартангууд илүү чадвараа хэрэглэх боломжуудын ариун их олон антинтэй төрүүлж эхэлж байгаа. Гар дээр байгаа нэг өөр хөх толбо тийм одоо мөрөн дээр байгаа нэг өөр хөх толбо тухан дээр байгаа нэг өөр гэдэг юм ингээд ирж байгаа байхгүй. Тэгэд угаасаа мөнх тэнгэр чинь нэг хөх орон зай хөхтөргөө асрын ариу их байгаа гэдэг утгаараа тэгээд одоо солонгон сүнстэй ирлээ гэж бодъё. Гэхдээ солонгон эрчим жишээлбэл хар бараан сүдрийн эрчимийн орон зайд байх. Гэтэл солонгон сүнстэй хүүхдүүд хөх толбоороо дамжаад сүдрийн эрчим энергийн орон зай, харанхуй орон зай руу ч гэдэг юм уу те, хар гариг руу хар нөхөр рүү ч гэдэг юм уу холбогдох боломжтой болчихж байгаа. Тэгэхээр хөх толбо өөрөө тийм дамжуулагч, хоригоогч тийм одоо түгээгч тийм чадвартай эрчим энерги. Тэгэхээр хөх толботонгууд буюу одоо маш том олон бол төрж байгаа. Тэгээд өнөөдөр сүнс сэрийгээд байна. Сүнсийг сэрэх хамгийн амархан. Одоо сүнс сэрээд ядаад байгаа байсан бэ. Хөх толботой л бол чи сэрнэ. Бүр эн чинь өөрөө чи Mobicom-ийн утас барьчаад Mobicom сүлжээ барихгүй байна гэж явж ийл одоо жоохон сонирн бидтэй тохиргоо тавьж мэдэхгүй. Эсвэл 4G-г асаа 5G-г асааж мэдэхгүй. Mobicom утас барьчаад Mobicom утас дугаартай ирнэ. Албаа одоо ярьж чадахгүй Mobicom сорон дээр чадахгүй болж байгаа нийтдээ тэр шиг хөх толботой төрчөөр өнөдөр далд ертөнц рүү орох гэсэн чинь одоо нэг чадахгүй тэгээд сүнсээ сэрэн гэдэг юм сонь мэрээд яваад байна шүү дээ. Зөнгөө сэрэн гээд мэдрэмжээ хөвлөнгээд. Тэгэхээр тэнгэр гэдэг зүйл өөрөө мундаг учраас зөнгийн тэм одоо сувг антенны бэлдээд өчсөж байгаа хөх толбой сэрээгээл чадчих юм бол сэрлээ. Ганцхан хөх толбойг сэрээдэг тусгай өв гэдэг зүйлүүдийг үлдээсэн байхгүй. Яавал хөх нуруу хөглөгддөг юм бэ? Тэр хүн хэн байхаас үл хамаарна.
Тэр хүн индиан байна уу, ананго байна уу, одоо хэн байна уу хамаагүй. Одоо якутск байна уу, бурэдэн байна уу, те ивэнх байна уу хамаагүй. Жугчаак байна уу үл хамаарал өөрсдийнх нь тэр хөх толбны антиныг сэрээдэг тийм аргачлалууд байгаа. Тэр нь зан заншилтаа байж байгаа. Зан заншилтаа хоол хүмсэндээ өөрсдийг нь хэрэгэлдэг үг хэллэгтэй байж байгаа байхгүй. Яг манай монголчуудын хувьд адилхан. 90 цэвэр өвдөө байна. Тэр 90 цэвэр өв яадаг гэхээр хөх толбыг л цэвэр ариун байлгаад хөх толб бүрөө цэвэр ариун хөх өнгөтэйгээ хөх туяатайгаа хөх сүйтэйгээ байж чадхал юм бол бид шууд нэг зөв гэдэг юм чи орж ид, мэдрэмж гэдэг юм чи орж ид, мэлми гэдэг чадвар чи орж ид. Тэгээд агуух тархины чадвартай агуух одоо эрдмийн одоо ундрахтай л болчихж байгаа байхгүй. Одоо өнөөдөр одоо жишээлбэл би сууж байгаа миний хөх толбол сэрт одоо идэвчцэл байгаа байхгүй. Тэрэн шиг олон улааш төрөөд байгаа юм чинь өвгдүүд ирээд байгаа юм чинь дандаа хөх толбыг өччүүлж гэж байна. Хөх толбыг л өччүүлээд байгаа. Тийм байна. Тэгээд андшгүй штэ өв соёл ярддаг хүмүүс илүү өндөр мэдрэмжтэй, илүү зөв бэлэгтэй, илүү авиастай байгаад энэ цааш. Нэг зөнгөө дагаж авиас ирж байгаа. Хөх толб чинь яхаа авиасыг ундруулж өгч байгаа зүйл, авиасыг шавхаж өгж байгаа зүйл байхгүй юу? Тэгэхэд хөх толбон дарагдчихлаараа авиасгүй юм шигээр би юу хийж мэдэхгүй бай, надад ямар ч авиас байхгүй. Үгүй авиас байгаа. Хөх толбтой хүмүүс бусдаас илүү өндөр авиастай байхгүй. Авиастай учраас дэлхийг олон мянган жил хамгаалж чадж байгаа. Авиастай учраас хөх толбыг тавьчихсан. Авиасгүй хүнд хөх толб тавьж өгөөд нэмэргүй. Гэнгүй, цусгүй, ясгүй хүнд хөх толб тавьж өгөөд нэмэргүй. Тэр удам нь байгаа чинь өөрөө чи авиас. Удмыг чинь төлөөлөд таниулсан хөх толб чинь өөрөө чиний авиас. Зөв бэлэг, оюун, ухамсар сэрхүүс ихэрэлгээд явчихна. Тийм байна. Тэгээд за өвгүүдийн тухай ярил л да. Морин хор зөнгийн одоо хөх толбыг сэрээдэг хүчрхэг зүйл мөн үү? Мөн. Уртын доо хөх толбыг хөглөдөг хүчрхэг зүйл мөн үү? Долгион штэ. Эрчим хөх толбноос ч нэг хөх эрчим гэдэг зүйл байгаа штэ. Тэр хөх эрчим чи өөр ингэсэн долгионтой штэ. Тэгээд хөх толбыг хэллээ штэ. Бүх эрчим энерги дуусах чадвартай. Тийм хүчрхэг өнгө. Эрчим учраас хөөми жишээлбэл хөх толбыг сэрээдэг идэвхжүүлдэг зүйл байна. Сүү хөх толбыг идэвхжүүлдэг сэрээдэг бүр амьд байлгадаг зүйл байна. За тэгээ хөх толбоор нөгөө хөх толбыг хөх гэрлийн орон зайтай, хөх туяа цацрагийн орон зайтай, хөх хад чулуу байна, хөх тэнгэрийн орон зайтай холбодог зан заншлууд байна. Мөргөлүүд байна. Шүлцгүүд байна. Язгуур өвүүд нь сэрээдэг гэсэн үг юм шүү дээ. Угаасаа тийм шүү дээ. Тэгвэл одоо Тува, Якут одоо тэр Индиан омгийн одоо язгуур одоо тэр ахуйн сэрээдэг байгаль нь үүсэж тийм дандаа тийм байгалийн тансаг газрууд байдаг шүү дээ. Яг одоо ингээл цаанууд нүдэлж ирээл ч юм уу. Тэг ингээл нөгөө газар нутгийн эзэмшчин ч гэсэн яг уугуул иргэд чинь цаанаасаа уугуул газар нутагтаа уягдсан. Хөө одоо бүр ингээд аргагүй л алж хядж байгаа газар нутгийг булааж авснаас биш, хөөж тууж байгаа, дайжуулж байгаа булааж авснаас биш. Яг өөрийнхөө нөгөө нутагтаа байгаал тэгэл нөгөө жишээлбэл за якутуудын хувьд ярих юм бол нөгөө л жоохон яг уугуул нутагтаа байгаанууд нь утсандаа адилхан амьдрал, адилхан цааныхаас үг уугаал, адилхан тэнгэрээ шүтээл, адилхан нөгөө хингэргийн дэлтээл, адилхан нөгөө арьсан хувцмараа өмсөөл ингэ явж штэ. Энд чинь нөгөө нэг бүдүүлэгдээд их гээд байгаа биш байхгүй. Тэр сүнсэнд нь хэрэгтэй байна, хөх толбонд нь хэрэгтэй байна, уурга тархинд нь хэрэгтэй байна. Удмын мөнхийн залгамжинд нь хэрэгтэй байна. Сүнсний мөнхрөх одоо жамд хэрэгтэй байгаа байхгүй. Тэр гол зорж ирсэн юм одоо тэдний өөрсдөө зэн бэлэгтэй учраас одоо хөх толбонд сэрцэн сэрэг шаардлагагүйгээр сэрүүн бүр соргог байгаа учраас хүчрхэг байгаа учраас юу хийх ёстойгоо зөнгөөрөө мэдээд байна. Яаж амьдрах ёстойгоо оюунаараа таниад байна. Ямар зүйл өөрт нь хэрэгтэй энэ ертөнцид яах гэж ирснэ тэр чинь хэнэрч хэлэлгүй дотоод дуу хоолойгоор. Буюу дотоод дуу хоолой чинь эцсийн дүндээ өвдөөцийн дуу хоолой орж ирж байгаа. Эсвэл өөрхөн сүнсний дуу хоолой орж ирж байгаа. Эсвэл уугуул их дэлхийн дуу хоолой орж ирж байгаа шүү дээ. Тэрийгээрээ сонсоод тэгээд тэгж амьдраад байгаа байхгүй. Тэрнээс биш дэлхийн одоо
иргэд сэхэрхийн тулд тухайн нутаг бүсэд байгаа уугуул иргэдээсээ суралцахад юу нь сэхэрлэн гэгэрэл нь маш хурдан болчих юм биш үү? Уугуул иргэдээс суралцсаж болно. Тэгэд нөгөө гол уугуул иргэдэл гэдэг. Өнөөдөр ингээд за Боритын газар нутаг их дэлхий чинь өөрөө хөх толботнуудын анхны хөх толботнуудын амьдарч байсан өөрөө тийм хөх тэнгистэй гэдэг юм хөх айс автай гэдэг юм хөх гол мөрөнтэй тийм газар зөндөө биш дэлхий дээр. Тэгэхээр заралтай нуруу алтайч удаг тийм үү хэлээ л да. Тэд нар чинь цаанаас их нутг нь өөрөө мөн хөх тэнгэрийн тэр хаалгатай болсон хөх амин чанарын орон зай болсон газраа их шүт. Газраа их хайр, газартаа их мөргөлүүл. Тэгвэл бас хөх толбос ирэх байхгүй. Одоо нөө бичиж авч тэнгүүд цаанаасаа зөнчин өөрөө хөглөөд нэг тийм уламжлаад ирсэн тийм заншил ёсоо геймергүй санагдаад тэгэд яваад эхлэн жишээ аваад ярил л да. Тэгэхээр нэг бол тэнгэрийг сайн шүд, нэг бол их дэлхийгээ сайн шүд, нэг бол өвөг дээзээ нь угаасаа бүх толбны хэлхээний хөх нурууднуудын хэлхээний өргөл залгамж халаа байгаа учраас шүд. Тэгэд ерөн цэг өв. Тэр ямар өв өөрт нь байсан юм. Өө эмээ аав ээж нь өө эмээ өндөр өвөг эцэг нь ингээд ичид зовоогүй хэрэгжилжсэн өв соёл байгаа штэ. Тэрнийг хэрэглэхээс юунд тийш одоо тэр хүмүүсийн удан бол төрсөнд ичээгүй ижиж тэгвэл тэр өв соёлыг тэднийхээ шүтжсэн дахиж байсан ном судрыг уншаад дахид одоо үлдчихсэн зан үлийг үлдээд явахаас юунд ничээд байгаа. Тэгэхээр тэгэж явах нь хүртэл өөрөө энэ сэрхүү байхгүй да. Тэр чинь сэрж ядаад юм байх. Тэгэхэд өнөөдөр юм гэж байгаа байхгүй. Хөх толбонд гээдээ хураагдчихсан. Яагаад гэвэл уугуул биш заншлаас хазаагаал жишээлбэл суурин соёл иргэншил рүү орвол тийм үү. Тэгэл суурин соёл иргэншил гэдэг байгаа ч юм эсвэл орчин үеж байгаа гэдэг утгаараа ингээл эртний юмуудыг түүхэн юмуд өмнө цэнүүдийг одоо ингээл энэ олон зан заншлуудыг гээгээл ирэхлээрээ хүн ер нь сүүд нь байглаасаа болоод дэлхийгээсээ болоод тэнгэрээсээ салчиж байгаа байхгүй. Окторгуугаасаа оддоосоо салчиж байна. Одд дээр хэн байгаа юм? Өөрийнх нь өвөг дээдс байгаа салчиж байна. Их дэлхий дээр хэн байсан? Өөрийнх нь өвөг дээдсийн гал голомт нутаг гушуул байсан. Бөгөөд өөрийнх нь ихс байгаа. Өөрийнх нь өмнөх олон төрлүүдийн мөр байгаа шүү дээ. Тэрнээсээ салчиж байгаа байхгүй. Тэгэхээр тийм хүмүүс чи яах юм? Ямар ч нөгөө өвдөлгөө гэдэг юм уу зөмбөө болчихсон дотоод нөгөө сэрхүүгөө болчихсон хүмүүс чинь нэг олигтой бас тэдрээс юм гарахгүй байхгүй юу? Гарахгүй. За яг хоо их сайндаа л юм уншина. Жохон эрдэм ном дуртай хүмүүс юм уншдаг хүмүүс их сайндаа л юм уншина. Тэрийг шингээж авч чадахгүйгээр ингэдэг юм шүү дээ. Ингээд ийм өчртэй юм ба шүү дээ гэсэн чисэн шингээж авч чадахгүй. Зөв байхгүй учраас шингээж авч чадахгүй. Оюуны чадамж тархины тийм одоо хүчрэг тийм тархины өгөгдөл байхгүй болчихж байгаа учраас таньж онсын тайлж авч чадахгүй гэдэг утгаараа нэг тийм copy paste гэдэг юм дураамлууд болчихж байгаа нэг талаасаа нөгөө талаасаа тийм хүмүүсээс өнөөдөр монголчууд суралцахаар хичмээр байгаа. Суралцаад тэгээд миний л мэдхээр шүү тэрнээс өмнөх зөндөө 30 жил сэрлээ шүү дээ. 30 жил дэлхийн хүн төрөлхтөн сэрж штэ одоо. За монголчууд бол одоо хүн төрөлхтөд хэдний жиж байгаа юм. Би бол монголчуудын нэг 30 орчим жилийн өмнөөс сэрэлт явагдаж байна гэж ойлгож байгаа. Гэтэл сэрж шалсан юм байхгүй л байгаад. Тэнд очиж 15 жил гацаал, энд очиж 10 жил гацаал, тэнд очиж 20 жил гацаал. Тэгсэр нэг хийж бүтээсэн юмгүй өөрийгөө олсон юмгүй би өөрийгөө одоо 20 жил хайж авч байгаа чинь хаана сэрэлт байгаа юм бэ? Гэтэл маш богинохон хугацаанд жоохон хүмүүсийг одоо дөнгөж төрсөн хүмүүсийг тийм одоо жишээлбэл сур харамжиж маш өндөр зэмбэлэгтэй болчихсон. Цаашаа ингээл дэлгэрээ авчиж. Тэнгүүд одоо жоохон хүмүүс ингээл бүх өрөлдөлчих. Одоо яг үндсэн өвөд ирэх үндсэн. Тэгэхэд богцсон гэдэг зүйл өчтөд тэр дагаа сэрээд явчихж байгаа байхгүй. Гэх мэтлэн тэгэл одоо язгуур урлагийнхан бай. Бүгд сэрж байна. Энэ уран зохиолч нар байна. Бүгд сэрж байна гэдэг. Ингээл нөө нэг тэр шиг бөөнүүд адилхан сэрж байна. Зөндөө олон. Одоо багш 13 дугаар зуунд Чингис хаан маш олон одоо байлдан дагуултанда бүгдийг нэвт харддаг. Мэт одоо юм зөв бэлэгтэй байсан. Яаж тийм зөв бэлэгтэй болсон юм бол одоо тийм
Номц нь үгүй. Номцны хөх толгой сэрээцэн. За тэгвэл одоо би энэ шиг орё хаа. Чингис хааны 13 дээд цэцгийн зөн гэдэг зүйлээ. Эцсийн дүндээ Чингис хааны 13 дээд цэцэг гээд юун дээр байж байгаа. Одоо сударт ярьж байж байгаа угаасаа байж лээ. Тэгэхээр Чингис хааны 13 дээд цэцгийн зөн дээр юу орж ирдэг вэ гэхээр эцэг зэн, өвөг зэн, одоо нэг ичгэ зэн, обогон зэн, өгөөлн зэн, баа урд зэн, батаа хур зэн, батаач зэн, тэгээ дээрэс нь бөөзэн, бөхцэн, газарцэн, окторгойцэн гэ манагоо олзэн гэ. Ингээ эдгэрш ингээд 13 том зэн. Чингис хаан яаж хаанаас суралцсан бэ гэхээр ихтлхийгээсээ суралцсан. Энэ 13 зөнгийн голомтууд нь энэ ихтлхийн 5 твэр байж байна. Ихтлхийн 5 твийн уугуул ард түмний дунд байж байна. Уугуул ард түм. Бай урд дүй зөн гэж байна. Энд чинь ургуулах эрдэм байхгүй юу? Байхгүй байгаа зүйлийг ургуулах эрдэм. Ургуулах чадвар, ургуулах зэн. Огт ингээ байхгүй хазархай газар дээр яаж одоо юм ургуулдгийг жишээлбэл тэрэн шиг хүний сэтгэлийг яаж ургуулах вэ? Хүний оюуныг яаж ургуулах вэ? Хүний тархийг яаж ургуулах вэ гэдгийг Чингис хаан мэдээд бай урд дүй зэн дотроо тэрийг жишээлбэл хийж гисэн. Яг л адилхан тэр үед яасан. Бас л ингээд хүмүүсийн маш олон гой үндсэн нөгөө нэг чанарууд байхгүй болчихсон байсан. Тархин тодорхой хэмжээгээр хүчсэн ч гэдэг юм уу, сэтгэл нь хаагдсан ч гэдэг юм уу, сэтгэл гэдэг юм ингээ ундрахгүй болцсон ч гэдэг юм уу. Оюун сэрээгүй ч гэдэг юм, оюуны чадвар нь дарагдсан. Тэр ухамсар гэдэг зүйл нь ухамсарын чадварууд нь одоо дорогдсон. Одоо ухамсар гэж 5 м хөлж байгаа шүү дээ. 5 м хүн чадвар нь 1 70 ертөнцөд дорогдсон. Тэгэхээр энэ бүгдийг Чингис хаан өөр дээрээ Чингис хааны 13 дээдсэг л гэдэг. Үндэ Чингис хааны зөвхөн Чингис хааны 13 дээдсэг шүү. Бүх хөх талбтангуудын хөх нуруутангуудын 13 дээдсэг байхгүй юу? Хөх нуруутангуудын. Хөх нуруутанд хөх талбтан бид орж байгаа шүү. Бидний 13 дээдсэг байхгүй. Тэгэхээр Чингис хааныг агуу их дэлхийн хаан болгож чадсан энэ 13 уугуул эмгдийн өвгдийн энэ эрдэмүүд Чингис хааныг тийм болгож чадсан юм чинь бидний ч гэсэн өнөөдөр тодорхой төвшөнд бас тийм болгох боломжтой байгаа. Бид нар мэдээж бүгдээрээ хаан болохгүй. Гэхдээ бид нар их Монгол улсыг тэр агуу их өвгдийн үрс сад учраас өнөөдөр Монголоо сайхан болгох гэдэг. За дэлхийгээ болий. Их Монгол улсаа сайхан болгох гэдэг. Монголынхаа төрийг, Монголынхаа ирээдүйг сайхан болгох гэдэг хүн болгон энэ 13 дээдсгийн зүйн суралцах хэрэгтэй. Хаан болоход зоригдсон шүү дээ. Тэгээ батаа хур зөмөл гэж байна. Хур бороог яаж хурмастаас эвлэгэн оруулах юм бэ? Хурыг яаж дэлгэнүүлэх ёстой гэдэг юм бэ? Эн чинь эрдэм байхгүй. Тэр эрдмийг яаж тэр зөнгийн өндөр эмгэгт чинь мэдээд нь штэ. Анх дэлхийг үсээд дэлхий тэр хүн төрөлхтөн үсээд адилхан л хүн төрөлхтний үүрэг оролцох хэрэгтэй болж айгуул ган болдог газраагаан болоод цөлжөөл тэгэл ан амьтд нь одоо хүч хорогтоол гэдэг юм өвчин тахалцууд нь дэлгэрэл тийм үү байгалийн гамшигуд болоод байсан баг. Тэгэхээр хөх нуруутуудыг төрүүлээл хөх нуруутууд өвгдээсээ мэдээлэл авлаа, их дэлхийгээсээ мэдээлэл авлаа. Эрдмээс сурлаа, яах ёстойгоо танилаа, хураалаа, цуглууллаа, тэрийг өв болгоход ох эрдэм болгох нэг өгж байгаа штэ. Тэр агуу ох алтан гойвшгүй чин үнэн чуу үнэн тийм ганхашгүй өнгөд эрдэм болгоод авцлаа. Тэрийг яаж энэ эрдмийг үгүй хэлэхгүй алдчихгүй замдаа буцаага сарниулчихгүй он жилүүдийг дамнуулах вэ гэдгээ өв болгож өвлүүлж үлдээж байгаа шүү дээ. Тэрийг өв гэдэг. Тэгэнгүүтээ өөртөө тэр өвүүдийгээ зохиож гаргаж ирсэн байхгүй. Энэ зөнгийг л одоо өвүүдийг л өв дотор ч нэг өвлгөр нь байна, домг нь байна, онцгон нь байна, таавар нь байна гэдэг хэлж чинь. Тэгэл нөгөө бидний Монгол дээл нь байна, Монгол хотл нь байна тийм үү. Гэрийн соёл нь байна, гэрийн одоо тахил шүтээнүүд нь бол гал голом тулган нь байна гэдэг. Ингээд 5 хошуу мал нь байна, 4 улирал нь байна гэдэг чинь бүгдээр 90 цэврөвдөө ордог байхгүй. Тэгэхээр энэ өв соёлын өлгий болсон амин зүрхэн дээр нь гэрийнх нь тоон болсон орон зай дэлхийгээр ярих юм бол тий тоон болсон ийм орон зайд бид нар байгаа юм чинь дэлхийн хүч нь байна уу бай. Дэлхийгээ дээдлэхийн хэрээр хайрлахын хэрээр шүтгэхийн хэрээр мөргөхийн хэрээр залбирахын хэрээр доороос нөх хөх толбой чинь тэтгдэг их дэлхийн хөх эрчим гараад ирнэ. Тэнгэрээ шүтэж дээдлж одоо магтан дуулж өрөөж одоо талархаж байхын хэрээр тэнгэрээс ирэх хөх эрчмүүд буугаад ирнэ. Ганцхан доороос ирсэн хөх эрчим, дээрээс ирсэн хөх эрчим бидний хөх толбоор дамжиж бүх бид тархаад явах юм бол болох гээд байгаа байхгүй.
сэрэх байтгыг гэрч гээд байгаа байхгүй. Тэгэхээр багш одоо ямар хүнд ийм зөн ирдэг юм болов хүн болгонд одоо зөнтэй болохыг хүсдэг шүү дээ. Энийний нэг уулын цаадах юу байвал гэдэг мэд чи хүсдэг. Ингээл орчин үед бол зөн гэдгийг бол зөнгийн араас хүмүүс их хөөцөлддөг. Одоо ер нь нэг нөгөө хэлэхэд ямар хүнд ер нь тэр зөн бэлэг алсын хараа гэдэг зүйл ирдэг вэ? Хүссэн хүмүүст нь ирдэг юм уу эсвэл өөр ямар нэгэн зүйл бий юу? Ерөн цэвэр өөр хичээлэх юм байна. Нэмэлтээр ер нь тэр нэг юм шалгуурч гэдэг юм уу тийм зүйл байдаг уу? зөм гэдэг зүйл ч өөрөө агуу өндөр эрдэм чин хажир үнэн эрдэм зөм гэдэг зүйл чинь. Зөн гэдэг хүмүүс юу гэж одоо зөвөр мэдэрч байгаагаа зөн гэвэл тэр зөм биш байхгүй. Миний би халаа өргөд энд эргүүнээд байна. Одоо нэг би мэдрээд байна гэж чинь тийм эсвэл би нэг тийм зүйлийг хараад байна. Эн чинь зөм биш. Энэ зөм биш шүү. Энэ зөвхөн мэдэрч байгаа хэрэг. Мэдэрхэн идэрхтнүүд чинь ажиллаж байгаа хэрэг. А тэгвэл мэдэрхэн идэрхтэн ажиллаад халууныг мэдрээд эргүүнхийг мэдрээ тийм үү? Долгион гүхийг мэдэрлээ мэлмийн одоо эн чинь мэдрэхгүй буй хүртэхгүй нарс чинь. Тэгэнгүүт чиний одоо сонсголын эрхтэн ажиллаад эхлэх мэдрэхгүй сонрын тийм. Тэгэнгүүт нэг юм тийм сонсогдоод байгаа юм шиг нэг хүн хэлээд байгаа юм шиг эсвэл салхи шившээд байгаа юм шиг шуу жиргээд байгаа юм шиг чимээг сонсоод энэ хажуу тийм байхгүй хаад. Энэ бол сонсголын эрхтэн ажиллаж байгаа хэрэг болохоос биш тэр зөм биш шүү. Харж байгаа чинь ялгаагүй. А гэхэлэр зөм гэдэг чинь үгээр 5 мэдрэхэн идэрхнээс авлаа. Өнгийн авлаас чимээгийн авлаа тийм халуун хүүтний авлаа, амтын авлаа. Тэгэнгүүт өндрийн авлаа. Тэгэнгүүт эндээс чинь дотроос нэг өгдөл энэ зүйл чинь одоо тийм зүйл юм биш үү гэд сая ухаад таньд ухаад ингээ ойлгоод ингээ тэмтрээд үнэхээр зүг байна уу тэмтэрлээ мөн байна халуун байна өнөртлөө нэр энэ англиун өнөртэй байна сонслоо нэр энэ жингэр дуурайд байна тийм үү нэр энэ одоо харлаа алтан шаргал өнгөтэй байна амтлаа нэр энэ чинь сүү амтагтаад ингээд 5 метр хүн тархаараа ингээ хүрцэн зүйлээ энэ одоо яг тэр зүйл байна гэд таниад таньж эхэлж байгаа зөм тосч авч байгаа хэрэг. Тэгээд таньсан зүйлээ одоо ямар хүчтэй үлдээ юм ингээд орштой. За би зөв өндөг ярил л да. Энэ өндөг алтан өндөг байлаа гэж бод. Энэ алтан өндөг яаж бүтсэн? Ямар учраас одоо би энийг олж харав? Энэ хаана ямар оршууд байд? Энэгээр юу хийх ёстой? Гэт ингээд зүгээр ухлаа гэж бодоход энэ нь зөн дагаж ирж байгаа мэдлэг байхгүй та. Тэгэхээр зөн гэдэг зүйл бол илүү мэдлэг гэж хэлэх ёстой. Мэдүүл цоххууч биш шүү мэдлэг. Зөнгийн чинь санаандаа хажир үнэн мэдлэг байдаг. Бэлэг ертөнц дээр тэр харсан зүйл яг үнэхээр алтан өндөг байсан уу? Байсан уу? Ил ертөнцөөр харлаа, бодит ертөнцөөр bijүүлээд харлаа, өндөг бай. Энэ хоёр ил ертөнц дээр тэр өндөг байсан, дал ертөнцөөр өндөг байсан. Тэрийг нь би ил ертөнцөөр тэмтгэхэд өндөг ямар тэмтгэдэггүй. Яг тэр шиг би мэдрэхүүгээр дал ертөнцийн хүртгүү мэдрэхүү тэмтгүүлээрээ би мэдэрсэн чи яг өндөг тэмтэрч байгаа юм шиг би мэдэрч чадлаа. Харж байгаа юм шиг би далтын мэлмэгээр харж чадлаа. Сонсож байгаа юм шиг далтын би сонороороо сонсч чадлаа. Гэт энэ хоёрын давхцаж байгаа зүйлийг чин одоо хажир үнэн гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр хажир үнэн мэтлэг л байхгүй да. Энийг л зөв гэж нэлээд байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдрийн хүмүүс ингээд мэдрэмжтэй болоод уйлаад, огшоод, бүжиглээд ингээд хөгжөөд, үсрээд харааж байгаа бол мэдрэмж шүү л гэж хэлээ. Энийга яагаад би үсрээд байна? Яагаад би уйлаад байна? Яагаад би цаанаас өөр ирэхгүй инээгээд байна? Яагаад би ингээд ийм хөдөлгөөн хийгээд байгаа юм бэ? Яг юу намайг тэгүүлээд байна? Би яах гэж ингээд энэнд юу үйлчлээд байна гэд задлаад хөөгд эцсийн дүндээ энэ юусоо тэрл биш дээ. Далд бэлэг ертөнцтэй энэ ч одоо юу гэдгийг салхины эрчим энерги байсан биш дээ. Энэ ертөнцтэй бодит ертөнцтэй тийм үү? Далд ертөнцтэй хасан эрчим энерги хастаад одоо юу гэдгийг за мөнгөн оддын эрчим энерги бийж ил ертөнцтэй энэ салхин байна. Миний хүний бие дээрээ гэдэг ингэж буулгаж 3 зэрэг буулгаж авлаа. Хүний бие дээр болохоор миний босоо голч нуус нурууг дамжсан эрчим энерги юм байна. Гэт ингээ гурвуулангийн нэгэн зэрэгт тосч авангуудаа одоо таниад хөдөлшгүй одоо за энэ нь болохоор салхин байна. Ийм салхин тийм одоо арга ертөнцийнхаа төвшөнд ийм халуун хөтөн эрчим энергийн одоо урсгалантаас бүтэж бэлэг ертөнцийнхаа төвд бол хасууд гэдэг нь бол одоо
тэнд одоо мөнгөн оддын одоо хас буюу цөмийн эрчим минерийг эргэлтэнд манай дэлхийн одоо мөнгөн далаа гэдэг нь аль нэг тэнгисийн эрчим минерийг хөр сүлдээд тэрийг нь би тэнд дотны орж мэдрээд гэтэл энэ миний бие дээр миний нусаар дамжихдаа миний мөнгөн одоо мөгөөрсүүдийг ингээд сэргээж мөгөөрсөн эсүүдийг ингэж амьсгалуулж ингэж урсаж өнгөрж байгаа юм байна гэдг нь сая зөв буюу мэдлэг шүү дээ. Чи мөн мэдлэг байхгүй. Тэгэхээр ийм болох гэж л зүүн 13 зөнгийн Чингис хааны 13 алтан зөнгийн сургууль гэдэг сургуульд явагдаад. Өнөөдөр мэдрэмжтэй болж байгаа хүмүүс олон баа. Мэдрээд идэг. Яаж байгаа юм гэдэггүй. Харин би ингээл ид ингээл уйлаад идэг. Харин би ингээл ид ингээл одоо ингээд миний би энд чалууштаал идэг. Харин би ингээл ингээд нэг тийм гоё юм хийхстай гэл ингээл сэтгэл хөрөөл яваад байгаа ингээл ингээд. Тэрний чинь цаанад юу үйлчлээд байна. Тэрийг задалдаг тийм чадвартай болох юм зөнтөнгөд болж байгаа. Тэгээд яг гоо энэ 13 дээд засгийн зэн сургалтаар нөгөө 13 уугуул иргэдийг таниулах юм. Дэлхийн үндсэн 13 уугуул иргэдэг. Хөхнөрөтнүүдийг. Тэр хөхнөрөтнүүд. Тэгээ хөхнөрөтнүүд өнөөдөр болтол уугуул иргэдээрээ тухайн газар нутагта энэ өв соёлыг хадгалаад ирсэн байна. Тэдний хүчинд өнөөдөр зэвсгүүлэхэд хормос тэнгэрээс хур бороо орж байна. Тэдний хүчинд эхлэхэд өнөөдөр хөрш гор газар шороон дээр хөвч тайгаад ой мод өвс ургамал жимс ургаж байна. Тэдний хүчинд өнөөдөр одоо Алтай хангаан руу их дэлхийд даяар ан амьтад сүрлэн бэлчиж байна. Тэдний хүчинд өнөөдөр хүн төрлөختөн их дэлхийд мөхгүй оршоод байгаа байхгүй. Эдрийн хүчинд энэ 13 дээд эсгүүдийн агуу их эрдэм оюуны хүчинд бол тэд нар хийдэг өөр аргууд биш танцсан үйлдэлүүд биш чадварууд биш урд үнүүд байна шидүүд байна өвцүүд байна өвүүд байна. Тэрийг л ийм байдгийг шүү ингэж байдгийг шүү гэдгийг таниулаад сүх судлуудыг нээгээд бай урд эцгүүдтэй холбоод өчгийг батаахур эцгүүдтэй холбоод өчгийг манан тааква эцэгтэй холбоод өчгийг Чингис хааны мон огоол зөнгөж байгаа. Чингис хааны агуух мон огоол зөнг холбоод өчгийг тэгээд мон огоол зөнгөж чинь цаана хөхмөрөн байдгийг хөхмөрөн ийм юм өчртэй оршдгийн ч юм уу. Ингээд нөгөө нэг газар нутагт дэлхий дээр байгаа тэр твийн тэр нууранд тэр мөрөнд энэ твийн энэ мөрөнд гээд 13 том мөрнийг эцдүүдтэй ижидтэй холбоод өгчдөг байхгүй. Ер нь явж зөнгийн ундагууд нь дандаа л эмгэнэр байдгийг штэ. Омгийнхан байдгийг штэ. Хин эрэхт ясны үед яагаад эмгтээчүүд нь яагаад нэг овгийг эмгтээ хүн ахлаад гэлсэн бэ гэхэлэр илүү их нүвтэй хүмүүс нь эрдэмтэй байсан хүмүүс нь илүү зөм бэлгтэй байсан хүмүүс нь илүү оюунтай байсан хүмүүс нь инженер байсан байхгүй. Тэгэхээр ухаантай хүмүүс нь л одоо тухайн овг хотгоо толгойлдог байсан гэдэг утгаараа омгийн эрэхт ёсны үед инженер эмгэнэр байсан. Тэгэхээр тэр эмгэнэр инженер тухайн үед дэлхийгээ тэгж сайхан гоё үзэсгэлэн төгөлдөр болгож урлаж чадсан өөртөө урлалцсан хамт урлалцсан. Учираас тэр урлалцсан эрдэмээ өнөөдөр зааж өгөх гэдэг. Трийг зөнгөж нэрлээд байгаа. Тэгээ хамгийн амархан нь одоо ингээд шууд ингээд хүн 13 дээдсийн зөнгөөл ингээд судлаад явах юм бол бараг олдохчгүй тайл тань чадахчгүй. За жишээлбэл өвгөн зөн гэж үүдэг. Өвгөн зөн. Тэгэхээр өвгөн зөнгийн голомт нь хаа байдаг. Тэгэхээр ижил мөрөнд байдаг. Ижил мөр. Халмиг ус байна. Өвгөн зөнгийн голомт нь болоод. Тэгээд өвгөн зөн гэж юу хэлтийм бэ гэд ингээд маш алтан дэдүний айлгуусуудаар дээр маш тодорхой бичсэн байгаа. Хуулгын онолыг одоо тэгнэ гэрийн онолтой байна, маны онолтой байна гэдэг. Тэгээд халмигчууд яагаад тэнд ижил мөрнийхөө тэр төгсгөлд Каспийн тэнгисийн тэнд одоо оршоод амьдраад байгаад байгаа. Яагаад тэд хэл соёлоо алдаагүй, цан заншлаа алдаагүй ингээд байгаад байгаа гэхэлэр уус бол уус гарч тэр том олон мөрнүүдийн дунд байж штэ. Нэгдэлтэн Казахстан нөгөө талын орс. Тэд уус бол уус гар ягаад уусахгүй байгаа гэхээр тэд соёлоо хатгалж авч үлдээд байгаа. Тэд өвөө гээгээгүй байгаа байхгүй. Тэд өөрийнхөө халмиг дуугаар яриад халмиг хөгжмөөрөөд байгаад туйлсан хайлаад байгаад байгаа учраас адгийн наазад хамгийн хямдханаар ярих юм бол тийм учраас өнөдөр болт байгаа. Тэрний цаана их дэлхийд тодорхой хэмжээгээр үүрэгтэйгээр үүргүүхтэйдээ цавуудыг бүрэн бүтэн байлгаж байна. Шар цав, хөх цав, ногоон цав ингээд цавууд гэдэг орон зай шүү дээ. Энэ цавууд эртний үед үлэг гүрэг байсан. Энэ цавууд бүр эрт цагтаа далай байсан гэж үздэг. Гэвчлээ ингээд энэ цавыг бүрэн бүтэн байлгаснараа дэлхийн нэг хэсэг нь бүрэн бүтэн болчихж байна. Тэрнтэй адилхан за дараагийн одоо өгөөлөн зүүн гэдэг ингээд байлаа гэж бодъё. Гэтэл өгөөлөн зүүн юу гэдэг вэ гэхээр
одоохон өгөөлөн зөнгөн голомтон жишээлбэл хаана байдаг вэ гэдгээс эхлэе л да. Жон цэгцтэй. Тэгэх юм бол өгөөлөн зөнгөн юу нь Лена мөрөн. Өгөөлөн Лена мөрөн гэдэг юунаас эхлэлтэй. Байгууллагаас ихээваад хоошоо хойд мөсөн далаараа зутгаж байгаа маш том өргөн мөрөн байгаа. Өргөнд зарим өргөн газараа бараг 20 км өргөнч болдог гэдэг байгаа. Тийм том мөрөн байгаа шүү дээ. Тэр мөрний айс сав дээр өнөөдөр Якут жишээлбэл амьдарч байна. Тийм. Тэд одоо жишээлбэл нөгөөлөн зөнд дор тэр юу бүрэн бүтэн байлгах чадаад байгаа юм гэхлээр мөсөн айс сав бүрэн бүтэн байлгах чадаад. Тайгаа бүрэн бүтэн байлгах чадаад. Эрдэмэн тэр байхгүй зөнгөөр тосч авсан эрдэмэн тэр. Зөнгөөн хэрэгжүүлээд эрдэмэн хэрэгжүүлээд амьдраад байгаа учраас жишээлбэл их дэлхийн тайга өнөдөр бүрэн бүтэн байдаг. Тэгэхээр нэг зөмгийн цаана яадаг гэхээр гол нь дэлхийгэн бүрэн бүтэн байлгах гэдэг. Хөх нуруутай одоо хүн төрөлхтнийг бүрэн бүтэн байлгах гэдэг. Тэр хэрээр чиний удам гсаа бүрэн бүтэн чи өөрөө бүрэн бүтэн төгс төгөлдөр болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ төгс төгөлдөр байлгадаг эрдэм нь өөрөө зөмгийн эрдэм байхгүй. Чингис хаан яасан их дэлхийг л төгс төгөлдөр буцаж төрхөнд оруулах гэж жишээл оруулсан үүрэгтэй ш дэлхийн хаан байсан үүрэгтэй. Хүн төрөлхтнүүд яасан хоорондоо мухраад байна. Хүн төрөлхтнөө хоорондоо нэг нэгийнхаа сүнсийг сэмлээд байна. Сэтгэлийг сэмлээд оюуныг мөхөөгөөд мунхагжуулаад орондоо амар тайван ундах цагуу хоорондоо олзлолтон булаад хүчтэй нөхчгүйгээ дийлээд байсан. Хөнжилтөө ундах цагуугаар хөнөөлтөн тэмцэлдээд өс хонзонгоо зангидаад нэг нэгнийхээ амар амгалан оршихууруу гэдэг юм газар нутг руу адилхан довтлоод төмгийлээд байсан. Тэгэхээр эцсийн дүндээ юу өгөх болох гэдээсэн. Хэтгэлхийн хөр шараагүй болох гэсэн. Эцсийн дүндээ хүн төрлөختний өв соёл эрдэм ухаан түүх үгүй болох гэсэн. Нөгөө уугуул зан заншил гэдэг зүйл уугуул ирдүүд байхгүй болох гэсэн. Тэгэхээр тэрний эсрэг гарч иж тэрийг зогсоосон. Одоо энэ удаач яагаад байгаа. Одоо тийм шүү дээ. Уугуул иргэдийг хүндэлж байгаа газар бараг байхгүй. Уугуул иргэдийн газар нутгийг булааж аваад хөлийг нь үгүй болгоод, соёлыг нь үгүй болгоод, өвийг нь үгүй болгоод дээл хувцсыг одоо бүх юм ингээ хориглоод эхэлж штэ. Гэхэд уугуул иргэд нь өөрөө өөртөө энэ дэлхий дээр бэж үжээ сая дэлхийн бүрэн бүтэн магадгүй тухайн улс бүрэн бүтэн орж байгааг ойлгохгүй байхгүй. Тэгэхээр яг энийг буцаас нь болоод уучлаарай. Хөндөрлөгтөн минь та нар чи юу болоод байна? Аад 13 зөнгийн чин дор тийм үү? Батай хур зөнгийн чин дор ийм зүйл бүрэн бүтэн байгаа. Бай урд үй зөнгийн чин дор ийм зүйл бүтэн байгаа. Монгол ухамсарын чин дор ингэж монголчууд бүрэн бүтэн байгаа. Монгол гэдэг улсыг та нар мөхөөж болохгүй. Монголчууд ч өөрсдөө энэ дэлхийн зүрхийг хамгаалаад оршиж байгаа. Өөрийнхөө өв соёл дээр үндэслээ суйлаа тийм үү? Өөрийнхөө дархлааг бий болгоод оршихгүй бол дэлхийн зүрх гэдэг зүйл чинь та нар ингээд дуртай үе дээрээ газрын ухаа дуртай үедээ хөөгөө зайлуулаа явуулчих юм бол дэлхийн зүрх уучлаараа цогцлох гээд байна. Дэлхийн зүрх цогцлох юм бол хүн төрлөختөн хүний зүрх таны зүрх рүү цогцлох гээд байна. Өнөөдөр дэлхийн зүрх зогсох гээд байгаа учраас хүн болгоны маш их зүрх нь өвддөг болсон гэдгийг ойлгохгүй байна. Зүрхийг тэтгэдэг тэр хөх эрчим, хөх цацраг, хөх квантууд, кваркууд, хөх одоо торсион нэрг гэдэг зүйлүүд өндөр ховордчиход байгаа. Тэгээд толгойтой бүхний зүрх өвдөд байгааг мэдэхгүй байна. Зүрх өвдгийн зан зүрхний олон эсүүд өгөж өргөдөж байгааг мэдэхгүй байна. Тэгэхээр зүрхний олон хөх эсүүдийг буцаж сэргээх хүчин зүйл нэгдүгээр хөх тал, хоёрдугаар хөх оршихуй өөрөө бүрэн бүтэн байх хэрэгтэй. Хөх дэлхийн хөх зүрхэм зохиж явах хэрэгтэй. Гэт ингээ маш олон нарийн юм яригдах байхгүй. Тэгээ энийг л нөө эрдэмээр заахгүй хүмүүс ойлгохгүй учраас маш их цаг хугацааг, маш их сэрхүү гэдэг зүйлд 10 жил сэрчээ. 10 жил оролдоод яагаад сэрхгүй байгаа юм бэ? Сэрчлээл гэж өөртөө бодоод сэрцэн хүн өнөөдөр нэг иймэрхүү копи пест юм яриад сууж хатаа нэг биш. Сэрцэн хүн өнөөдөр хүссэн хүсээгүй Монгол зүрх сэтгэлтэй болсон байх хэрэгтэй. Сэрцэн хүн өв соёл ярддаг хүнийг шоолохгүй байх хэрэгтэй. Сэрсэн хүн өнөөдөр суурин соёл иргэншлийн мунхагшил гэдэг юм мухардалд орчихсон нийгмийг тагаж дуурайж баясахгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл тэр чинь өөрөө дэлхийг сөнөх хүндрэлтнийг сөнөх мөхөх өнөөдөр бол ингээд дорой тулчихсан, сүлдээчсан, мунхагжуулсан, тийм алхам руу оруулсан, тийм соёл иргэншлийг өнөөдөр дуурайхан бол тэрнээс эсэм болно шүү дээ. Өнөөдөр хүчтэй гэл ингээд хүчгүйгээ ингээд барьж идэж байна. Тэг хүчтэй болоо гэдэг яхаа тэд нар. Тэдний хүч хинт хэрэгтэй. Тэдний хүчийг дарах гад дэлхийн тэнхлэгээ нэг хэрэгжүүл яхан, савлжуул яхан. Өнөөдөр жишээлбэл шоод ирэл та. Энд тэнд айхтар одоо Турк маш том газар хөдлөлт боллоо тийм үү? Холливуудад маш айхтар аюултай төм боллоо. Яаж чадахгүй хүндрэл, яаж чадахгүй гоосоо. Өчнөө хөгцөн гэж тэр олон галыг унтраач чадахгүй байсан шүү дээ. Өөрөө аяндаа унтарсан эцсийн бэмдээ.
Тэгэхээр нэг хүндрэлтэн та нар юу ч биш шүү. Та нар аятайхан байгаарай. Та нар нэг хөгжсөн гэж бодоо. Та нар ингээд их дэлхийг эзэнгүй юм шиг бодоо. Та нар хөлөөрөө толгой гэдэг ингээд дураараа авирж болохгүй уучлаарай гэдгийг дохио санамж нь өгөөд байгаа. Тийм тэг өгөөд байгаа. Өгчл юм. Тэгээ өгж байгаа учраас юу яах вэ дээ. Тэгэхэд хүндрэлтэн бас тийм тэнэг биш учраас тэгээд одоо цахаасаа сэрж эхлээл ингээд харин хамгийн их төлөлттэй хүчээ хаанаас хайж байгаа бол Монголоос хайж байгаа. Яг бол тодорхой хэмжээр хөгжиж байгааг мэдж байна. Хүмүүс сэрэлтэнд явагдаж байна. Бэлэг ингээд эрчим энергийн ухаан дэлгэрж байна. Эрчмийн ангаах ухаан энэ сэргэж байна. Гэхдээ маш удаан хурдтай. Маш нэг ястмэлгийн хурднаас долоонд хурдтай. Гэтэл хүндрэлтэн чи эрдэмт чинь тэнэг биш шүү дээ. Түүхийг судлаад байна шүү дээ. Маш их түүх судалж байна. Маш их түүх судалж байсан чинь маш богино хугацаанд хөх монголчууд гарч ирснэ. Хүчрхэж гарч ирэл нөгөө саарцсан, зогссон, гацсан бүх юмыг зад тавиал засчаачаал буцчихдаг юм байна. Монголчууд маань одоо тэр хөх талбартнууд одоо хөх монголчуудын үр саданд хизээ ингэж тас татаж гарч ирэх гэж байгаа болоо хүлээгээ сууж байгаа нэг хэсэг байна шүү дээ. Зэн бэлгэтэнгүүд нь жишээлбэл жоохон зөнтэй бэлгтэй хүмүүс нь мэдрэмжтэй хүмүүс нь хүлээгээд байж лээ. Тэгэхээр тэрэн зориулсан одоо Чингис хааныг агуулх дэлхийн эзэн байлгах чадсан энэ одоо эмгдүүд, энэ уугуул иргэдүүд, энэ хөх нуруутнууд, энэ эрдэмтэн мэрэгдүүд биднийг нэг өөрийнхөө хэмжээнд таарсан зөнтэй бол болгож чадна. Сургалт нь юм баггүй. Танаас сургалт нь тэгж ирж байгаа сургалт. Ирсэн сургалт. Урд нь орж ирсэн сургалт шүү дээ. Гэтэ хоёр дахь удаага л энэ жилдээ анх удаа. Энэ жил бол амтаалах гэж байна. Адил нь нэг анх удаа шүү дээ. За. Тэгэхээр энэ сургалтыг сайхан сургалтайгаа шүү та нар маань одоо ингээд дэндүү үнцэнтэй цагийг дэндүү үнцэнтэй цэнээр олсон зоос юм бүүгээ хэрэггүй гэж бол хэлэхгүй. Багхан чамлахаар хэрэгтэй зүйл зарж яснаас одоо нэг юу гэдгүүлээ маш багхан чулуугаар томхон одоо юу олзоолдог гэдэг лөө те баг чулуугаар их чулуу бодомжтой хөвчлээ. Тийм сургалтыг нэг удаа ч болтгоо зорж сонсчл да сурчгал да. Мэлми чинь нэгднэ. Тархины оюуны онс чоож чинь нэгднэ. Зүрх сэтгэлийн чоож чинь нэгднэ. Хөх толб чинь сэргэнэ. Хүмүүний орчлонд одоо юу ямар гавьяа бий болох гэж ирснэ тань. Гавьяатай байх гэж ирсэн шүү бид нар. Зүгээр нэг одоо эрүүл сар амьд минь эрүүл сарвал амьдрах гэж ирсэн юм шиг зарим бодоод одоо маш их эрүүл мэндтэй л анхаарал ингээ бие мань өвдсөн нэг тийм юмд ямар их цаг хугацаа зарна вэ? Эрдмээс сураад гэдэг юм энэ олон зөнгийн эрдэмүүдийг сураад эрчим энергит нь холбогдоо хөх толб чинь өөрөө чамааг бас эрүүл байлгадаг хэрэгтэй шүү дээ. Хөх эрчим чинь чиний бүх эрчмийг задалдаг. Бүх эрчмийг эрүүл болгодог. Тийм одоо нэг толб байгаа. Тэргээр чинь чиний нэг бид чинь байгаа үе олон одоо хөх толб чинь өөрөө яг хүүсний харалдаа байгаа шүү дээ. Хүүстэй холбоотой. Хүүснээс чинь чамааг ургуулсан чамааг ингээд бүтээч гсэн эрчим энерги хүүсээр дамжиж ихтлхийгээс огтруугаас ирж ирсэн. Тэгвэл хөх толб чинь сэрхээ чиний хүүс дагаж сэрнэ. Хүүс дагаж сэрэл чиний хөх дагаж сэрхнэ. Хөх дагаж сэрэл чиний хөх тарих дагаж сэрнэ. Ингээл бүх сүнсүүд чинь хоол хүнсээр ингээл тэтгэл чи эрүүл болох тийм боломж нь энэ сургалтанд нь байгаа хгүй. Сургалтаараа дамжиж эрүүл болохгүй нэг сарвал эрүүл бид сарвал ухаан шүү. Тэгвэл энд чинь нэг ухаан ч сарвал болчих юм би чинь эргээд эрүүл болчих. Ер нь яагаад хүн өвдсөн юм? Сарвал ухаантай биш болол тийм үү? Юу идэж ухаа, юу хийхээ, юу дагаж мөрдөхөө, ямар юмыг таньж мэдхээ хийхгүй байгаа учраас би нүдэж байгаа шүү. Хоолой зөв болж сонгочдггүйгээс бие зөв авч авахгүйгээс үг хэлээ бодохгүйгээс сэтгэлээ ариун байлгахгүйгээс гэд ингээд эхэлж байгаль хэлтэй ойр байхгүйгээс өвгдөөцөө шүтгэхгүйгээс гэд иймэрхүү байдлаар хүн өвдөж байгаа юм чинь буцаад тэр аргаар нь буцаад эрүүл болгочих боломжтой байхгүй. За тэгэхээр эрдэм сурангаа эрүүл болохоо үе талгаа нээх юм биш үү? Маш том олз бүхий сургалт байгаа. Асар их зүйлийг мэдэж авдаг. 15 өдрийн сургалт. Нэг өдрийн сургалт 50,000 шүү дээ. Нэг өдрийн сургалт 50,000. Тэгэл 15 өдөр 750,000 төгрөг. Гэтэл энэ бол дэндүү одоо үн цэнийхээ хажууд манай сургалтууд дэндүү хямдхан шүү. 15 өдөр 750,000 төгрөг. Тэгэхээр энэ бол дэндүү одоо үн цэнийхээ хажууд манай сургалтууд дэндүү хямдхан. Гэтэл энэ бол дэндүү одоо үн цэнийхээ хажууд манай сургалтууд дэндүү хямдхан шүү.
За тийм байна. За талархлаа. Тэгээд асууж тодорхойлох зүйлээ комент хэсэгт чирээ тайлбарыг бас оруулъя.